гүйцэтгэлчдийн дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Сорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ. Бид нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтыг 5% болгож нийт иргэдийнхаа 80% буцаа олголтыг олгодог систем нэвтрүүлж байгаа. 4 амбултай жилийн эцээр 2 сая гаруй төгрөг нэгдсэн дүнгээр буцааж авч яхаар нийт 80% бодтой дэмжлэг үзүүлсэн юм шинжилгээ гэж байгаа. Тэгэхээр энэ төсвийн гонт зарчмыг л дурдъя. Бүгдийн та бүхэн ярьсан учраас иргэдийн оролцоотой боловсруулсан төсөв одоо иргэдийн хяналттай хилцэж хэрэгжүүлнэ. Эцэст нь иргэдтэй тайлгнадаг, иргэдийн үнэлгээтэйгээр төсвийн гүйцэтгэлийг тайлгнадаг шинэ зарчмыг төсвийн шинжилгээний гол зорилго ноён нур болж хэрэгжүүлж байна. Өдөрч та бүхэнд орой мэндийг хүргэе. Бодлого тодорхойлогчид, зах зээлийн шийдвэр гаргагчид, олон нийт иргэд бизнес аж ахуйн нэгжийн амьдралд хэрхэн интеграц хийсэн томоохон шийдвэр гаргалтуудыг хийж байгааг хүргэхээр анализ, засаглал ба зах зээл нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн боллоо. Бид нэвтрүүлгийн агуулгуудаа Монголын хэвлэл мэдээллийн салбарын 7 редакцтай хамтран олон нийтэд түгээж байгааг дуулгахад таатай байна. За өнөөдөр бидэнтэй хамт Монгол Улсын их хурлын гишүүн, сангийн сайд, Жавхлан сайд маань хамт цагийн асуудлаар ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Танд их баярлалаа. Та бүхэнд өрөө мэд. За өнөөдөр Монголын төлөвлөлтөд өрсөнд баярлалаа. За их баярлалаа. Шинэ засгийн газар байгуулагдаад 100 хоног өнөөдөр тохиож байгаа. За маш олон чиглэлд шинэ бодлогуудаа гаргаж тодорхойлж мэдээллүүдээ хийсээр байгаа, олон нийтээс хүлээж авсаар байгаа. Тэгэхээр хамгийн чухал нь одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбогдлолтойгоор асуухад төсөв бол өнгөрсөн жилийн төсөв нэлээд гал авсан төсөв байсан. Залруулсан төсөв байсан. Энэ жилийн онцлог нь мөн л төсөвтөө 7 хоногийн хугацаанд шинэ засгийн газар ялангуяа тодтгол хийж зардлыг үлэмж хэмжээгээр бууруулсан ийм жишгтэй төсвөө гэдгийг Монгол Улсын ерөнхий сайд тайлбарлаад байгаа шүү дээ. Яг олон нийтийн санал авсан, тусгасан гэдэг утгаараа хамгийн бодлогын 3 гол чиглэлийг юу гэж харж байгаа вэ? За тийм. Тэгэхээр эх жилийн 2026 оны төсөв маань өөрөө гадаад нөхцөл байдал, дотоод нөхцөл байдал маш одоо тодорхойгүй. Манай одоо хөгжиж буй эдийн засгт улсын хувьд за тэгээд уул уурхайгаас хамааралтай гадаад нөхцөл байдлаас маш их хамааралтай эдийн засгийн хувьд бол бас бодлогын хувьд нэлээд одоо болгоомжтой ийм төлөвлөх шаардлагатай нөхцөл байдалд бид төсөв өргөн барьж байна гэсэн үг. За тийм учраас хамгийн номер 1 бидний зорилт бол макро доктортой байдал юм байна. Макро доктортой байдал за хоёрдугаар за төсвийн одоо олон зүйлээс шалтгаалсан энэ суур зардлын тэлэлтийг аль болох хязгаарлах за мөн хувийн хвшлийн оролцоог эдийн засаг дотоодын бүтээгдэхүүн дэх энэ оролцоог одоо дэмжих ийм одоо төсөв өргөн барьлаа. За дээрээс нь саяхан таны хэлдэг төсвийн өмнө за бидэнд одоо хуулиар олон зохицуултуудаар үүрэг авсан. За ер нь бол анх удаа бол бас биш юм байна. Ер нь бол өмнө тодорхой нэлээд хумигдмал хэмжээнд бол авчихсан. Энэ жил бол анх удаа маш өргөн хүрээтэйгээр ингэж авлаа. Тэгээ нийтдээ бараг 180 гаруй мянган иргэд санал өгж оролцсон. Ийм одоо олон нийтийн саналыг одоо шууд тусгасан. Ийм төсвийг өргөн барьлаа. Олон нийтийн санал дээр эрүүл мэнд боловсрол эрчим хүчний салбарт илүү төлхөө чиглээч гэсэн эренблэл бол хамгийн нэгдүгürt бол гарч ирсэн байсан. Тэгээ энэ дээр ялангуяа 2.2-оос 5 дахин шахуу нэмэгдүүлж байгаа зарим салбар тэгээд үүн дээр яг үндсэн урсгал зардал тэр дундаа яг одоо бас талбай дээр багш нар маань бас чагсаад байсан шүү дээ сүүлийн өдрүүдэд энэ тал дээр нь хэдийн хэмжээний далаастай төсвүүдийг суулгаж өгч чадсан байгаа вэ? Тийм. За тэгэхээр манай төсөв маань ингээд 32 их найд. Энэ 32 их найдыг ингээд тоомлоод харах юм бол ерөөсө 3 тоол байдаг. 3 тоол шүү. 8 их найд нь хөрөнгө оруулалт, 8 их найд нь нөгөө одоо том эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан хоёр маань нийлээд 8 их найд. За үлдэж байгаа 17 их найд маань ерөөсөө суур зардал байдаг. За тэгэхээр эрхчлэн төлөвлөгөөнд одоо жилийн төлөвлөгөөнд улсын их хурл бидэнд яаж бидний хязгаарыг баталсан бэ гэхээр та нар урсгал зардлаа 24%, дотоод үнэтэд нь 24% багтаан шүү гэсэн ийм нэлээд тийм шахуу ийм даалгавар өгсөн. За тэгэхээр өөрөөр хэлбэл урсгал зардал 17, за нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан хоёр маань урсгал зардал дотор орж явд юм байна. За энэ хоёр нийлээл ерөөсө 24.5 их найд. Тэгээд нөгөө 24 дотор хязгаар дотор багтчихж байгаа байхгүй. Тэгэхээр урсгал зардал маань жил ирэх тусам төсвийн бодлогын орон зай маш хөнөөлтмөл болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл дээрээс нь бид
өсч болохгүй шүү гэдэг шахаж байгаа. За доороос нь бид нар маш олон салбарын хуулиар за бидний тоосноор бол 220-д хуулийн 1080 гаруй заалтаар урсгал зардлыг аль хэдийн яцсан байх нь хуваарлцсан байж идэг. Бүр төсвийн нэг төлөвлөжсөн байж идэг. Босрлын салбар, нийгмийн даатгалын салбар гэдэг эрүүл мэндийн соёлын салбарууд бүгдийг ингээд ерөөсө заалт болгоно хуульчилсан. Ингээд төсөв бүгдийн мөнгө те. Одоо эдгээр мэн одоо энэ жил жишээ нь 27 28 их найд гарахаар байгаа юм. А гэтэл энийг бид нар шахсаар байгаад 24 их найдад багтааж байгаа. Тэгэхээр бодлогын орон зай урсгал зардал дотор бол маш бага байна. Бага болж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний ерөөсөө үлдэж байгаа бодлогын төсвийн орон зай маань ерөөсөө хөрөнгө оруулалтууд. Тэгэхээр эх жилийн хувьд одоо эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, заавал нийтийн салбар суулгаар гарч ирж байгаа ийм салбарууд дээр одоо шаардлагатай байгаа нийгмийн хатуу болон зөөлөн дэд бүтцүүдийг илүү их одоо хөрөнгө оруулалт хийж шаардлагатай тэр хэрэгцээг хангах ийм одоо зорилго агуулсан ийм төсвөө гэсэн үг. А урсгал зардал дээр бол одоо жишээ нь ямар ч байсан бид салбаруудаас ирсэн хуулиар заавал санхүүжүүлэх ёстой төрийн үйл ажиллагаануудыг ямар ч байсан бүрэн санхүүжүүлэхээр ийм урсгал зардал орж ирж байгаа гэсэн үг. За харин одоо энэ дотор чинь жишээ нь бид нар хэллээ урсгал зардал 17 их найд нэмэх нь нөгөө нийгмийн дадлын сан, эрүүл мэндийн дадлын сан 2 маань 8 их найд. Энэ үеч нийлэл нь 24 гэдэг үзэж байгаа байхгүй. За гэтэл нөгөө энэ 8 их найд дотор чинь 6.6 нь нийгмийн дадлын сан тэр чигээр. 2.2 нь эрүүл мэндийн дадлын сан тэр чигээр. А гэтэл энэ зардлуудыг чинь ерөөсө 2 янзын ерөөсө шууд суулгах зардал байгаа юм. Хуулиар тогтоосон хувь хэмжээ болон одоо нийгмийн даатгал доторх зардлууд за дээрээс нь мөн халамжийн хуульчилсан зардлууд ингэ ороод байна. Дээрээс нь хүн амын статистик өсөлтөөр энэ жил жишээ нь урсгал зардал маань нэг их найдаар шууд нэмэгдэж байгаа. Нэг их найдаар. Тэгэхээр юу вэ гэхээр бид цаашдаа энэ олон 200 гаруй хуулиар шууд төсөв хуваарлцсан сүүлийн одоо 20 гаруй жил ингээд төсөв хуваарлцсан энэ төсвийн буруу тогтолцоог бид энэ олон хуулиудыг бид эргэж харах хэрэгтэй. Эргэж харах хэрэгтэй. Сая бид уг нь тодглоор нэг хуулиар өргөн барьсан боловч хөрвүүлж аваагүй. За тэгэхээр одоо цаашдаа засгийн газар дээр бид хамгийн том сорилт бол энэ болж ирж байгаа юм. Цаашдаа бид одоо төсвийн бодлогын орон зай одоо таны хэлж байгаа боловсрол нийгэм гэх эрүүл мэндийн хэл урсгал зардал талдаач тэр бодлогын орон зайтай хөрөнгө оруулалт талдаач бодлогын орон зайтай болж явж байгаа хэрэгтэй. За хэрэгжлийн хувьд бол урсгал зардал гэхээсээ илүүтэйгээр хөрөнгө оруулалтын талдаа илүү одоо төсвийн бодлогын орон зайнуудаа дайчилсан гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхэн харсан байгаа те эрүүл мэндийн салбар дээр ихэд чинь баг 5 дахин боловсролын салбар дээр 2.3 дахин хөрөнгө оруулалтууд маань нэмэгдсэн. Жишээ нь боловсролын салбар дээр одоо Улаанбаатар хотод нийтдээ одоо Монгол улс даяар 108 сургуулийн хэрэгцээ байгаа юм. Одоо 2 ээлжтэй, 3 ээлжтэй газрууд тэгээд тэрний баг 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод байж байгаа байхгүй. Тэгэхээр 3 ээлж ийм хүүхдүүд сурж байгаа сургууль дээр сургалтын чанар гэж ярих уу? Өнөөдөр одоо сургуулийнхаа байрны асуудлуудыг шийдэх үү? Бос сууцны хотын асуудлуудыг шийдэх үү? Энийг одоо яг маппинг хийгээд ингээд судалгаа хийхээр дүүр болгонд өөр байна, аймаг болгонд өөр байна. Тэгээ ямар ч байсан одоо энэ жилийн хувьд бол манай боловсролын салбар бол энэ судалгаан дээр бол маш сайн ажилласан. Бүтэн жил бол маш сайн ажиллаад газар зүйн байрлалаараа сургууль, цэцэрлэг, дотор байрнуудын хэрэгцээг маш сайн ирэмбэлж, маш сайн судалгаатай их хөгжилтөөр суурилсан ийм ирэмбэ гаргаж ирсэн. За яг энэ үүгээрээ төсвийн хөрөнгө оруулалтын боломж тоом хязгаар маань ямар байна? За яг энэ үгээрээ таслал тэгэл орж ирж байгаа. 5 шатны хилцүүлэг өрнөхөөр хагаад. Тий, анх удаа юм 5 шатны хилцүүлэгтэй төсөв. Тэгэхээр боловсрол дээр бол за тооцоололоор багш нарын цалинг нэмэгдүүлэхэд 1.3 их найд шаардлагатай гэсэн мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэр энэ 1.3 их найд төгрөгийг өөр их усүрээс шилжүүлэх гэх юм уу? Үүнээсээ илүү суур хүчин чадлыг баазыг нь сургууль олон хүүхдүүд хамрагдах боломжийг нь бүрдүүлэх дээр энэ засгийн газар ажиллаж байгаа гэж ойлгож болох уу? Тийм тэгэхээр ийм байгаа. Би түрүүн хэллээ 1.3 их найд гэж ер нь бол зөв тооцоо. За гэхдээ боловсролын салбар маань гүйцэтгэлд одоо чанарт суурилсан ийм санхүүжилтийн системийг ороод 5 дахь жилдээ болж байгаа шүү. 5 дахь жилдээ. Өөрөөр хэлбэл анги даасан багш жишээ нь сурагчид нь одоо мас сургалтын чанар нэрвэ сайн үр дүнтэй байх юм бол илүү цалин авж байгаа маш олон багш нар байна. 3 сая төгрөг гаргаад цалин авж байгаа маш олон багш нар байна шүү дээ. Тэгэхээр
энэ чиглэлээсээ бид эзэж ухарч болохгүй. Өөрөөр хэлбэл энэ чинь нэг хуучин бол багш нар маань одоо сайн үр дүнтэй одоо гаргаж байсан ч одоо за 10 багш хэлжсэн ч бүгд ижлэгэн одоо юм цалин авдаг байсан бол энийг болоод 5 жил болж байгаа. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар 2 маань. Тэгэхээр бид нар энэ бодлогоос бол хэрэгж ухарч болохгүй. Харин тэр нөгөө суур тэр хувьсах зардлыг бид нар энэ жил нэг төсвийнхөө боломжоор нөгөө 24 гэдэг хязгаартаа багтаад 100 тэрбум төгрөгөөр нэмж чадсан. Энэ дотроо цалингийн хэдэн хувиар аль сургууль дээр хаана илүү чанар гарч ийн. За тэн дээр шилжүүлгээ хийх нь бол одоо салбарын бодлогын асуудал болж ирж байгаа. За маасаар нь одоо сайн үр дүн гарч ийн үү? Муу үр дүнтэй байна уу багш нар маань? Бүгдийг ялгаагүй хуучин шиг одоо маасаар нь нэмнэ гэх юм бол тэр 1.3 их найд багадаа шүү. Багадаа ийм тооцоо бол гарч байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо ийм төсвийн боломж дээр бол нэг дор хийх боломж маш хязгаарлагдсан шүү дээ. Тэгэхээр бидэнд хоёр л асуудал байна. Эсвэл энэ орлого нэмэгдэх ёстой. Эсвэл бид нар төсвийн бусад энэ хуулиар тавьсан байгаа заавал хийх ёстой энэ зардлуудаа бид нар танахал ёстой. Танахал ёстой. Энэ төрлийн энэ маш олон одоо энэ зардлуудыг бид нар ирэмбэлж за үнэхээр одоо боловсролын салбарын багш нарын цалинг одоо ямар ч хувьсах зардлаараа шүү. Би тогтмол суур цалин гэж бол ярмааргүй. Хувьсах зардлаа нэмэх ёстой. Хувьсах зардлаа нэмээд сайн багш нарын сайн цалин авах ёстой. Тэр зарчим руу шилжих ёстой. Тэгэхээр 1.3 их найдыг бид нар багтаахын тулд эдгээр шинжилгэүүдийг бол ойрын жилүүд шатраад хийх хэрэгтэй. Төсвийн доктортой ажлын зөвлөлд болон эдийн засгийн зүгээс ч бас энэ эх жилийн төсвийн төслийг харьцангуй эерэг төсөв болсон гэж дүгнээд байгаа. Хэд хэлжсэн зардлыг бууруулсан гэж та бас хэллээ. Нөгөө талаас бизнесийн орчны зүгээс бизнесийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татвар дээр маш өндөр үлээлттэйсэн шүү дээ. Хаврын чуулганаар чийдэгдэх байх гэсэн үлээлттэйсэн. Нэмэгдсэн үрдийн албан татвар, хувийн орлогын албан татвар гэх мэтчлэн. Тэгэхээр татвар дээр яг 26 оныг ирэмблээд авч үзэх юм бол аль аль чиглэлд нь тэдгээр саналууд нь чухалчилж буусан байгаа. За энэ татварын шинжилгээг бол бас нэлээд бэлтгэхэд нэлээд хугацаа шаардсан. Нэлээд ч олон удаа олон нийтийг хамарсан, олон удаа худалдаа аж үйлдвэрийн танхимуудыг хувьчлыг оролцуулсан ийм хилцүүлэг судалгааны үндсэн дээр бий болж ирж байгаа ийм одоо багц хууль шүү. Энийг бол би одоо өстой чамлахаар чангадаг гэж бид энэ бодлого одоо их хурл дээрээ ярилцах хэрэгтэй. За багц хууль гэхээр ер нь 3 хууль байна. Тийм ээ? Нөөтийн хууль, хувийн орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. За энэ 3 хуулийг оруулангийн хамруулад нийтдээ 16 параметруудыг бид хөтлөж байгаа. За тэгэхээр энэ удаагийн татварын шинжилэл өмнөхүүдээс за мэдээж одоо 1990 онд бид нар цоошин татварын тогтолцоор систем рүү орсон. 2004 онд хийгдсэн. За дараа нь одоо 18-9 онд дамжиж хийгдсэн. За энэ удаагийнх нь одоо өмнөхөөс хамгийн ойрхон буюу 5 жилийн дараа энэ татварын багц шинжилгээг нэлээд өргөн үрээтэй нэлээд суурьаар нь орж иж байгаа. Өөрөөр хэлбэл 90 оноос хойш одоо хөдөлгөж байгаа параметрууд дүн хэмжээг нарахмал хамгийн том шинжилгээнүүд болж байгаа шүү. Хамгийн том шинжилгээ. Тэгм учраас энийг бол тэр жижиг бай одоо өнгөц сонигдтод бол санал нийлэхгүй. Энийг нэдлийн одоо судалгаатай ярих хэрэгтэй. Хэрвээ тийм дүгнэлт ирдэлээ аль параметрд нь явуулах уу? Энэ параметроос алийг нь асах уу? Алийг нь нэмэх үү гэдгийг нэлээд судалгаа шинжилгээтэй одоо энийг ингээд ярилцах хэрэгтэй юм байна. За ингээд одоо нийтдээ өртгөн багадаа 4 их найд. 4 их найд шүү. Өөрөөр хэлбэл одоо нийт төсвийн маань 15-аас 20% эзлэхээр ийм юм байна. Урсгал зардал дангаар нь харах юм бол багцаар нь шинжилээ. Тийм, багцаар нь. За тэгэхээр энийг нэг талдаа орлого. Ингээд одоо өртөгтэй гэсэн үг. Борно гэсэн үг шүү дээ. Нөгөө тал энийг яг төсөв рүү оруулаад ирэхээр нь даблдаад эхэлнэ. 8 их найд болоод. Шинэ хувийн орлого ална. Хувийн орлого ална дотор чинь одоо орон нутгийн цэвэр орлого болдог байхгүй юу? Орон нутгийн орлого. Орон нутгийн орлогыг ингээд 2 их найд, 3 их найдаар бууруулж чаар чинь тэр хэмжээний татаас орон нутг руу болно доо. Нэгдсэн төсвөөс. Тэгэхээр энэ бол үндсэндээ яг төсөв дээр бол 8 их найд, яг орлого талдаа бол 4 их найд өртөгдөө ийм татварын багц шинжил болох юм байна. Тэгэхээр бид одоо төсвийн 20 гаруй хувийг эзлэх ийм одоо төсөв өртөгдөө татварын ачааллыг 1 жилийн дотор авах юм боломж байхгүй. Дээрээс нь одоо гадаад нөхцөл байдал бас ийм эвгүй тодорхойгүй байгаа үед бид нар орлогоо ингэж зөвлөх юм болвол төрийн үйл ажиллагаа гацах, саатах маш өндөр эрсдэлтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөж тавьж хүрэхгүй байх маш өндөр эрсдэлтэй учраас энийг бид одоо
алхмаа их зөвд харуулж эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй. Жишээ нь олон улсын валютын дэлхийн банкаас бид нар юу зөвлөж гэнэ вэ гэхээр за яг татврын бодлого ийм бодлого байж болно. Гэхдээ цаг үеийн хувьд одоо бол наад чинь бас биш шүү гэдэг бид нар ийм зөвлөгөө өгч байгаа бидэнд. Гэхдээ энийг бид нар сөрөөд явж байна тийм ээ. Улс төрийн нөхцөл байдал за одоо ард иргэдийн өрхийн орлогоо бид бас хамгаалах. За ийм одоо мөн төсвийн шинжилгүүдэд үргэлжлүүлэх. За дээрээс нь одоо бид нар аль болох хувийн хвшлээ дэмжих, хувийн хвшил дээрх татрын дарамтыг буулгах одоо нэн нэр хүний ийм зорилтууд байгаа учраас бусад өөр одоо зардлуудаа ч гэсэн одоо хуулиудаа хэрэгж харъя. За тэнийг танахгүйгээр энэ үнэтэй татрын шинжилгээ бас явахгүй. Гэхдээ энийг рүү зориглоод орой. Хугацаагаа хойшлуулахгүйгээр гэдэг ийм зорилтыг засгийн газар тавьсан. Тийм учраас одоо энэ рүү орж байгаа. За тэгээд эргэжил бид хамгийн өндөр хүлээлттэй байгаа эхний параметр буюу нөөт дээр 2% цоололтыг одоо 5% болгох энэ том шинжилгээг хийж байгаа. Энэ маань өөрөө нэг их нийт өртөгтэй байхгүй. Нэг их нийт өртөгтэй энэ нь өөрөөр хэлбэл эргэжлийн одоо төсвийн орлого дээр нэг их нийтийн бууралт ирнэ гэсэн үг. 23 онд бас энэ асуулт тэр хэмжээний мөнгө одоо иргэдийн гар дээр үлднэ гэсэн үг. Тэр хэмжээгээр одоо өрхийн орлогын дэмжлэг болно гэсэн үг. 23 онд яг 5 болгоё гэдэг энэ санал орж ирсэн шүү дээ. 23 онд хэд яг төсөв мөнгөний бодлого аль хэдийнэ яригдаад эхэлсэн байсан. Бараг батлагдах шатанда явж ирсэн учраас бас боломжгүйгээд яг энэ одоо нэг их найдын орон зай бий болсон гол урьдчилан нөхцөл нь юу байсан бэ? Тийм. Тэгэхээр энэ чинь хоёр өөр юм байгаа шүү. 10% 5 болгох. Нөөтийн 10% 5 болгох. Буцаан олголтын 2-ыг 5% болгох хоёр ч арай өөр юм байна. За 23 оных нь нийт нөөтийнхөө 10%-ыг 5% болгох гэж болгож байна. Одоо энэ чинь буцаан олголтоо 2-ыг 5% болгох гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид ингэх хэрэгтэй байгаа. Ер нь суур тоонуудаа бол нэг хөдлөх шаардлагагүй юм байна. Дараа нь буцааж болох боломжгүй болчихдээ. Тийм учраас зөв бид нар бодлогын орон зайтай байх хэрэгтэй. 10-ыг л 5 болгож болно. 2-ыг 5 болгож болно, 6 болгож болно, буцаад буулгаж болно тийм ээ. Одоо төв банкны бодлогын хөвшиг ийм одоо тийм бодлогын орон зай нэгдүгээр техникийн хувьд бол байх хэрэгтэй. За хоёрдугаар нөөт өөрөө тийм регрессив шинжтэй одоо татвар байдаг. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой, өндөр худалдаа авалт хийж байгаа иргэдэд бол их мэдрэгддэг. Гэтэл ерөөсө бүх орлогоор худалдаа авалт хийгээд өдөр бүрийнхээ одоо хоол уушиг авч байгаа улсуудад нөөтийн татвар айгүй хүнд тусдаг байхгүй, хүнд тусдаг. За тийм учраас одоо өөрөөр хэлбэл 10% жигд бүгдийг 5 болгочих юм бол нөгөө орлогын тэгш бүс хуваарлалтыг бид бүр гааруулж байна. Бүр улмал гүнзгийрүүлж байна. Тэгэхээр бид нар энэ бодлого өөрөө буруу болж таар. Тийм. Буцаагаа засахад маш хэцүү. За иймэрхүү одоо улс төрийн хувьд ийм одоо попралт ийм шахалтнаас болоод за төрн ингээ шийдвэр гаргаад за тэгээд одоо үндсэндээ дампуурлын өртсөн одоо улсууд байж байна шүү дээ. Одоо чинь Шри-Ланкас байж байна. Шри-Ланкас одоо 2 жилийн өмнө мөнгөний нөөтөөр хамаагүй оролдож иж нөөтийн хувь хэмжээг жигд буулгаад яг нүүрхийн одоо орлогын тэгш бус хуваалт улам гүнзгийрээд дээрэс нь одоо төсвийн орлого нь улам хэмжээгээр дутаад ингээд одоо улс валют сангийн хөтөлбөрт бараг дампуураад ингээд орж ирсэн байхгүй. Тэгэхээр бид нар тэр алдыг давтаж болохгүй юм байна. Тэгэхээр 2-ыг 5 тэгтээ хязгаартаа сая төгрөг худалдаа авалт гэдэг маань өөрөө бага орлоготой хэсэг дээр илүү хугацаа авалт нь очив. Өндөр орлоготой хэсэг дээр бол хуучнараа үлднэ гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийн худалдаа авалт хийж байгаа өрхөд бол яах нь вэ? Сая төгрөгөн дээр 5% хугацаа авалтаа чинь сая төгрөгөн дээр хуучнараа 2%. Гэхдээ одоо өрхөн 2 гишүүн тийм 4-3 гишүүнтэй байхад бол сая төгрөгийн дотроо багтаагаад хуваагаад тавьчихвал бүгдээрээ 5% хугацаа авалт хийж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө яг нөгөө бүртгэлийн шинжин өөрөөр хэлбэл нөгөө суур дэлгэх бодлогоноос давхар явна гэсэн. Их баярлалаа танд хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлье. Үзэгчтэй анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрч байна.
Үзэгчтэй хөтөлбөртэй иргэн тавтай морилно. Тэгэхээр аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчдийн хувьд бас хуулийн төсөлд 26 оны төсөвт яг бодиттой ямар саналууд нь шингэсэн байгааг бас хүлээж байгаа. За тухайлбал орлогын шатлалтай холбоотойгоор гэх мэтчлэн энэ дээр яг тодорхой ямар одоо саналууд нь тусгагдсан байгаа вэ? Татварын багц хууль. За тэгэхээр татварын 3 багц хуулиас бид нар нөөтийн шинжилгээ хэрэгжлээс эхлүүлж байгаа тийм. За энэ дотор одоо хамгийн ихний хүлээлттэй байдаг нөгөө яг иргэдийн буцаа авалтын 2%-ийг 5% болгож байгаа бид нар тайлбарлалаа. Дээрээс нь нөөт бол өөрөө яг эцсийн худалдаа авах хүчин төлдөг татвар. Тэгээс аж ахуйн нэгжүүд бол дундын одоо юм агентийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байхгүй нөөтийн шилжүүлж одоо өгч идэг. Гэтэл энэ нөөт маань аж ахуйн нэгжүүд дээр дарамт болоод байна гэдэг нь ямар нэгэн болохгүй байдаг тийм ээ. Тэгэхээр хамгийн том одоо хүсэлт бол аж ахуйн нэгжүүдээс ирсэн байдлаас харах юм бол бүгдээрээ жигд нөөт төлөгч болдог болъё. Тэгэхгүй энэ дээр одоо нэг бараг 50-аад бүтээгдэхүүн дээр нэр заагаад хуульчлаад нөөтөөс нь чөлөөлчдөг байхгүй. Энд чинь өөрөө бэлтгэн нийлүүлэгч болоод аж ахуйн нэгж дээр очихороо бараг амнаад шиг бараг торгуул шиг юм болж байгаа. Тэгэхээр энэ бол нэгдүгээр хамгийн том дарамт байна. За хоёрдугаарт нөөтийг мөнгөн суурьтай болгоё. Өөрөөр хэлбэл одоо гайл дээр орж ирлээ борлуулалт нэгдээгүй байхад нөөт авдаг байсныг болёо. За энийг сарын дараа 2 сарын дараанаас одоо нөхөж төлдөг болъё. За хугацаанд төлөх тусам илүү их хөнгөлт хийх хугацааны. Ийм зарчмуудыг одоо ирчлээс эхэлж байгаа. За энийг бол одоо аж ахуйн нэгжүүд худалдаа зөвлөлтөрийн одоо шатны танхимууд бол маш их саналууд тавьдаг. За энэ нь бол ихний ээлжинд ингээд бид 2026 оных төсвөр тусгаад ингээ явнаа. За бусад нөөтийн одоо параметрууд бол одоо хуулийн дээр одоо бид чинь парламент дээр өргөн барих хуулийнхаа төслийг тавьсан байгаа шүү дээ. За тэрэн дээр нөөтийн хэмж байна. Хувийн орлогын нөтрийн хуульч байна, аж ахуйн орлогын нөтрийн хуулиуд бүгд парламент дээр 50 өнөөдөр хэд онж байна. 9 сарын 1-ээс хойш одоо 10 сарын сүүл гэхэд өргөн барих хугацаа нэгдэн ингээд өргөн барь явах юм байна. Хувийн орлогын алтан татвар дээр 1% болгоё гэсэн санаачлага одоо гишүүд гарын үсэс хөлөөлөд явж байгаа шүү дээ хэлэлцэх дээр. Тэгэхээр хувийн орлогын алтан татвар бид нар хэлжсэн. Энэ бол орон нутгийн төсвийн орлогын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг шүү. За тэгэхээр за яг энэ нэгдүгээр асуудал гэж бодъё. За хоёрдугаар асуудал нь бас энийг бид шатраадаа хийхгүй бол одоо прогрессив хэлбэртэй хийхгүй бол энэ татвар чинь өөрөө бас л регрессив шинжтэй. Жигд 10 гэхээр чинь өндөр орлоготой хэсэг дээр бол одоо дийлэх нь одоо гар дээр үлдэнэ шүү дээ тийм. Бага орлоготой хэсэг дээр бол энэ бас хүн тусдаг байхгүй. Одоо жишээ нь 800 мянган төгрөг, сая төгрөг. За манай өдрөөсний доод хэмжээ авъя. За 800 мянгаар авъя л да. 800 мянганы 10% татвар. За тэгэхээр цаана ингээд энэ чинь 700 мянган төгрөг үлдэж байна. За энийг ингээд сарын хугацаанд зарцуулах 7 сая төгрөгийн орлоготой хүн 700 мянган төгрөгөө төлөөд 6 сая 300-га сардаа зарцуулах хоёр өдөр шөнөшиг ялгаатай шүү дээ. Тийм үү? Өдөр шөнөшиг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг ийм регрессив шинжтэй ийм татварыг өрхийн орлого дээр хэсгийг хамгаалахын тулд бага хэсэг дээр л бага татвар ячаал үгүй. Бага орлоготой хэсэг дээр. Өндөр ачаал өндөр орлоготой хэсэг дээр одоо юу юм үлдэг ийм зарчим барьж байгаа гэсэн үг. Тэгээд ингээд яг нь тооцоо бол 800 мянга сая гэж гарч байгаа. 800 мянган төгрөг хүртэлх салингийн одоо орлогыг шүү. Орлогыг хувийн орлогыг одоо алтан татвараас нь бүрэн чөлөөлье гэж байгаа. Чөлөөлөөд за одоо юу сая 500 мянган төгрөг салинтай хүн бол 800 мянган төгрөг татвар төлөхгүй байж болох нь 700 мянган дээр татвар төлөе явна гэсэн үг. 10 сая төгрөгийн салинтай хүн бол 800 мянган төгрөг татвар төлөхгүй 9 сая 100 дээрээ 10% төлтгөр явна. Тэгэхээр энийг одоо ард иргэдийн үед орлогын төвшнгөөр нь ялгаж салгаж байгаа зүйл огт биш. Бүгдээр жигдэл. Гэхдээ бага орлоготой хэсэг дээрээ ачаална хамаагүй бага болоод байна байхгүй. Тэгэхээр энүүний одоо орлогын зөвхөн хувийн орлогын албан татварын одоо орлого төсвийн орлого дээр их ачаална 2.8 тэрбум. Би нэг байнга зэрэгцүүлж яриад байна шүү дээ. Иргэд дээрээ ч тусдаа төсвийн орлого дээр ийм өндөр дарамтыг бид нэр одоо ачааллаас цааш аваад явах нэ. Одоо өөрөөр хэлбэл аймагуудын маань төсвийн орлого 2.8-аар дутах нэ. За энийг нь одоо усын төсвийн нэгдсэн төсвөөс бид нөхөж өгнө. Тэгээ нөө татварын маань шинжилгээ өртөх гэж яриад байгаа би энийг хэлээд байгаа. Тэгээд ингээд одоо шаталтаа болох нь бол одоо бид нэг олон жил ярьсан бас олон жил төлөвлөсөн ийм одоо шинжил болно. Аж ахуйн нэгжтэй ч гэсэн ижлэх. Одоо аж ахуйн нэгжүүд маань нөгөө 6 сая төгрөгөөс ч юм ингээд тэрмээс тийш орлоготой болохоор гинт англи нь аюу том болоо явчихдаг. За тэгвэл тэрийгэ болоод бид нар шаталтаа болж байгаа. Өөрөөр аж ахуйн нэгжүүд маань одоо үйл ажиллагаа өргөжих төсөв одоо орлогын одоо тэлэх энэ боломжуудыг одоо зөөлөж өгч байна гэсэн үг. Та хэллээ яг зардлыг
бууруулж байгаа бол нөгөө талдаа орлогыг нэмэгдүүлэх тал дээр заавал тэнцвүүлж авч явах хэрэгтэй гэдэгтэй. Орлого талдаа хамгийн чухалчилсан зүйлүүд юу байгаа вэ? Одоо бид нэр өрийн таазын асуудлыг ярьдаг шүү дээ. Гадаадын зээл тусламжийг яаж төлөвлөсөн байгаа, засгийн газар зээлжих зэрэглэл нь бас бэхжсэн сайн үзүүлэлттэй байна. Яг энэ үед гадаадаас ямар хэмжээний ямар бондуудыг татан төвлөрүүлэх төлөвлөгөө байна. Тийм. Тэгэхээр яг цаашдаа бол төсвийн орлого номер 1 асуудал биш шүү. Төсвийн зардал. Төсвийн зардлаа маш сайн эренбэлж түр яг хийх ёстой зүйлэндээ зардлаа гаргаад энэ олон 200 хуулиа бид нар эренбэлж эргэж харах ёстой. Туслахын туслаад хойшлуулах нь хойшлуулад. За тийхгүйгээр бид одоо цаашдаа төсвийн зардлын энэ одоо оновчтой хуваарлтыг бид нар хийж чадахгүй. Бид нар одоо бид рүү хэллээ би дахин хэлээд байна. Дээрээс нь 24 дотоодын төлөвлөлт нь 24 шидэж болохгүй шүү гэд заасан байдаг. Гэтэл доороос нь нөгөө олон хуулиар ийм зардал гарах ёстой шүү гэдэг маань юун 24 аль хэдийн 30% хүрсэн байж байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлбэл дотор төсвийн орон зай байхгүй болж байна. Тийм учраас орлого гэхээс илүүтэй бид нар зардал талдаа маш одоо анхааралтай ажиллах хэрэгтэй байгаа юм. За тэгэхгүйгээр бид нар цаашаагаа бол одоо төсвийн одоо бодлогын орон зай гэдэг юм уу те төсвийн одоо зардлын эрэм дараатай одоо зөв өрөөгөөжтэй хуваарлт гэж үл ярих ямар ч боломжгүй болж ирж байгаа байхгүй. Өрийн хязгаарын тухайд. За тийм өрийн хязгаарын хувьд бол сүүлийн 5 жил Монгол улс бол одоо онц явж байгаа гэж онц явж байгаа. За энийг бид нар ч хэлээд байгаа юм биш олон улс бид нар ингэж үнэлж байгаа. Яагаад вэ гэхээр 2024 онд өнгөрсөн жил яг 1 жилийн өмнө Монгол улс 2012 онд алдсан зээлжих зэрэглэл буюу бие нэмэх доктортой гэдэг үнэлгээн дээр 3 агентлагаас зэрэг одоо үнэлгээгээ ахиулж авч чадсан. Бид нар бие нэмэх доктортойгоос бүр 3 шат доош унтсан байсан. 16, 17, 18 онод. Энийг буцааж бид шатраатай нэмээд бие нэмэх доктортой болгож чадсан. Энэ бол бидний маш том амжилт бөгөөд олон улс санхүүгийн зах зээл дээр одоо Монгол улсын гадаад өрийн менежмент доктортой явж байна гэдэг үнсэн нэгдүгээр үнэлгээ. Хоёрдугаар бид нар энэ жил одоо манайтай ижил зээлжих зэрэглэлтэй бие авчирсан зэрэглэлтэй улсууд бол гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад ихэнх нь унсан. Маш их улсууд унсан. Манайх эхнээс нь энийг хадгалж чадлаа, хамгаалж чадлаа. За энэ бол маш сайн үзүүлэлт. За дээрэс нь Монгол улс одоо бүгд хятад улсаас эдийн засгийн хувьд бол одоо бас их хамааралтай байна шүү дээ тийм. Гэтэл зээлжих зэрэглэлийн фич агентлаг бол хятадын зээлжих зэрэглэлийг энэ жил буулгасан. Зэрэглэлт нэмэх доктортой байсан бол нэмэх нь байхгүй болсон. Гэтэл манайх одоо энийг хадгалж чадсан. Нэг агентлагийн хувьд. За дараагийн 2 агентлаг дээр одоо бид нар үнэлгээг хийлгэж байна. Тэр засгийн газрын хувьд одоо 100 хоногт бидний одоо сангийн яамны оролцоотойгоор бидний хариуцдаг ажил дотор хамгийн том үзүүлэлт маань энэ байж чадлаа. За дээрээс нь бидний 100 хоногтой багтааж ямар ч байсан татврын шинжилгээг 26 хоног дээр эхлүүллээ. За үлдсэн хэсгийг эдийн парламент дээр тавиад энэ намартаа илцүүлээд дуусгая. Ингээд шатраатай 26 хоногт 28 хоногт хийе гэдгийг эхлүүлж чадсан юм хоёр том ажил хийгдсэн гэсэн үг. Та өмнө хэлжсэн за төсвийн орлогын гол чухал бүрэл хэсэг бол нүүрс байгаа шүү дээ. Энэ эх жилийн төсвийн хувьд нүүрсний тоо хэмжээндээр илүү чухалчилж төсөөлж байгаа гэдээ яагаад гэвэл хилийн нэвтрүүлэх боломж нэмэгдсэн учраас гээд яг харахгүй хил олборлолтын төмөр замтай холбоотой гэрээний нөхцөлд хоёр компанийн хоорондох нүүрсний үнийг тохирохдоо маш бага дүнгээр тохирсон гэх мэт мэдээлэл гарч байна. Зарим энэ үнэн бол бидний алдагдсан боломжийн өртөг ер нь хэр байх байсан бол та $70 одоо 26 оны төсөвт тусгасан гэж мэдээлсэн шүү дээ. Тэгээ үүнээс зөрүү нь ер нь хэр байх байсан бол гэдэг дээр таас тайлбар өгөөч. За тийм. Тэгэхээр эх жилийн 90 сая тонн нүүрс гэдэг бол харинч багтаа шүү. Харинч багтаа. Ер нь бол засгийн газар ажиллаа хийлгэж байгаа. Юу вэ гэхээр за энэ тоод үл ер нь ямар тоо юм бэ гэдэг баримжаа харъя л дээ. За сая 8 сард бид нар сүүлийн 1 жил гаруй хугацаанд ер нь рекорд хийлээ. Дан 8 сард 8.5 сая тонн нүүрс гаргасан. Тэгэхээр манай нэвтрийн хөлөг чадвар бол ийм бинд очсон гэсэн үг байхгүй. Энийг 12 сараар бодоод үзэлтэй тийм. Тэгэхээр энэ хэдийн 100 сая гараа авчих боломжтой ийм нэвтрийн хөлөг чадвартай болсон. Урд эрэлтэн байж байна. Манад нүүрс нь байж байна. Одоо тээвэрлэх чадвар нэвтрийн хөлөг чадвар нь ийм болцсон байна. Тэгвэл яагаад бид нар 90 сая буюу боломжит хэмжээнээс бага энэ 90 саяг гаргаж чадахгүй гэж ажиллаа хийцгээх л ёстой байхгүй. Тийм ээ. За гадаад харилцаа тэр гадагшаага яв. Тэр одоо худалдаа авах энэ гэрээнүүдийг хийж ирээ.
Энэ компани өөрөө ажил олборлолтой тээвэрлэж төхийл гайлан бүгдээ ажиллаа хий. Ингээд энэ 90 сая тонн гэдэг бол харимж бага хэмжээ байхгүй юу? Ер нь цаашдаа ойрын хугацаанд бид нэг 10 жилийн хугацаанд бидэнд байгаа нүүрс экспортлох. Энийг дээр бид тэрнээс цааш бол бид тултлыг одоо боловсруулахгүй бол орчин үеийн нүүрс бол зах зээл бол тэгэл байхгүй болно. Тэгэхээр ялангуяа ойрын хэдэн жилүүдэд бидний алтан боломж хятадд хамгийн том зах зээл нь бидний урд байж ил залгаа. Хятад руу нүүрс экспортлох усудаас бид хамгийн өрсөлдөх чадвартай, хамгийн хямд, хамгийн чанартай нүүрсийг өгч чаддаг нэрсэл бид нарт өрсөлдөх ус өөр байхгүй. Тэгээ энэ боломжийг бид ашиглах ёстой. Үнийн хувьд бол бид найдах хэрэггүй. 70 гэдэг бол энэ чинь нодломтер 105 гэж авсан. Энэ жил 70 гэдэг нэлээд бага авчлаа. Тэр нь бол үнийн хувьд одоо 70-аас жоохон дээгүүр байгаа шүү дээ. Манай масс нүүрс бол ихтэй 70-аар авсан. За хэрэгжлийн хувьд бол бид үнэн дээр найдахгүй, хэмжээнд дээр л найдаж ажиллана. Одоо түүхийн эдийн бусад салбарын тухай алтны үнэ ханшуул нэлээд таатай өндөр тогтоод байгаа шүү дээ дэлхийн зах зээл дээр. За үүнтэй холбоотойгоор алт 3 хөтөлбөрийн санаачлагууд бол явсан. Хэрвээ алт 3 хөтөлбөрийг та дэмжиж байгаа юу? Одоо хэрэгжсэн тохиолдолд хэдийн хэмжээний бас орлогын бүрдэлт нэмэгдэх боломжтой вэ? Энэ тал дээр засгийн газар бодлого яаж? Тийм л юм байна. Алт бол өөрөө их онцлог металл. Нүүрснээс өөр шүү. Нүүрс бол өөрөө ингээд тээвэр логистик олборлолт гэдэг ер нь маш олон талын оролцоотой, олон сугаар эдийн засагт орлогын нөлөө үзүүлдэг. Алт бол энэ ч нөр олборлолт одоо тээвэрлэлт гэж байхгүй шүү дээ. Харуул алтын нэг машин зэглэл аваад байдаг тийм. Тэгээд шууд төв банкн дээр ирээд Лондонгийн хашир өгчдөг. Борлуулалтаас ямар санаа зовх зүйл баг. Амнатад Лондонгийн хашир өгчдөг. Тэгэхээр алтны онцлог бол ерөөсөө Монгол улсын валютын нөөц. Өөрөөсөө нь алтан дээр суусан юу гэдэг вэ бид нар чинь тийм ус бол болохгүй тулд алт хоёр хөтөлбөр явж байгаа үед доллар алт бол нэг за 1200-300-аас дээш гараагүй дээ. Одоо эн чинь 3300-аас дээш гарсан байна шүү дээ. Тэгэхээр өөрөөр 1 тонн алт 100 сая доллараар авч байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар хамгийн их хэмжээнд нэг 23 тонн буюу одооны ханшаар бол энэ баг 2.5 тэрбум долларын алт жилдээ авч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр бидний зорилго бол ерөөсөө тэр яг максимум авч ирсэн хэмжээнд очиж авъя л гэдэг зорилт байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн 5.7 тэрбум долларын валютын нөөц маань 50% нэмэгдэж шүү дээ. Эдгээр бидний асар том боломж байхгүй. Төсвийн орлого бол алтнаас орж ирдэг төсвийн орлого бол бага. Баялагын сан руу амнат руу ордоноос төсвийн орлого дээр бол маш бага шүү. Нүүрстэй бол зэрэгцүүлэх юм байхгүй. Төсвийн орлого дээр хийдэг ажил валютын нөөцөн дээр хийж байгаа ажлыг нь харах юм бол нүүрстэй бас зэрэгцүүлэх арга байхгүй. Валютын нөөцөн дээр бол маш бага зардлаар богино хугацаанд үлэмж хэмжээг нэмэгдүүлэх ийм потенциалны металл гэдгээр онцлог байхгүй. Тэгэхээр ийм боломжийг бид алдаж болохгүй юм байна. Алдаж огт болохгүй. Тийм учраас энэ дээр л одоо бид нар эргэлтэнд бид яг нэг хэдэн жил ингээд хайгуулын бодлого алдагдсан байхгүй. Өөрөөр эргэлтэнд орох одоо бид наал лиценз маш цөөхөн байна. Тэгэхээр эргэж хараад нөгөө эргэлтэнд орох боломжтой хаал лицензүүдээ эргэлтэнд оруулъя гэж байгаа л ийм бодлого байхгүй. Уул уурхайн салбарт бас амнатад өөрчлөлт оруулъя гэсэн хуулийн санаачлагууд явж байгаа шүү дээ. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн хувьд те амнатын нэг 70%-ийг нь бүрдүүлж гээ. Амнат төлгийнхөө оронд нь ногл ашгаар одоо өндөр олгож төлөё гэдэг ч юм уу те. Ийм хувилбарууд яригдж байна. Энэ тохиолдолд энэ хэрэгжүүл ямар тооцоолол төсөв дээр гарах вэ? За амнат бол нөөт биш шүү. Энэ бол үндсэн хуулийн 6-гийн 2. Өөрөөр хэлбэл манайх шиг уул уурхай эдийн засагт болсон. Одоо газан дурах баялаг маань өөрөө бүх ард түмнийх. Бүх ард түмэн маань тэр баялагийг одоо яг жинхэнэ баялаг болгож өөр дээр авах сууг нь ерөөсөө амнат. Татвар биш амнат байхгүй. Өөрөөр хэлбэл тэрийг нөөцийг ашиглаж байгаа компани ашигтааж ашиггүйч вэ? Ард түмэнд нэгэ төлөх ёстой л хатуу төлбөр юм байна. Тэгэхээр энийг бууруулна гэдэг сэдв нь өөрөө их эмзэг сэдв. Эмзэг. Буурууллаа гэд хаана газар нөхчих ёстой. Хэмжээгээр ч юм уу 70 цараа нөхчих ёстой. За тийм учраас за сая та нөө зэсийг хэллээ. За зэс дээр бол одоо бодож шалсан амнат бол ингээд ер нь бол өндөрлөлтөө. Тэгтээ нөгөө нэг энэ чих олон жилийн өмнө тавигдсан амнат нөгөө тэр хойд бид Эрдэнэтэс өөр сонголт байхгүйсэн. Тийм үү. За одоо бол яг ингээд зэс үн одоо нэлээд одоо хөрөнгө оруулагчдын жунлыг хөдөлгөх хэмжээнд ирчлээ шүү дээ. Ийм үед бол за манад бол баялаг юм байна тийм. Ингээд за тэгэхээр энэ рүү хөрөнгө оруулалт татах. За энэ боломж бол бас амнатаар нээж өгөх ёстой гэдэг ийм асуудал бол байгаа. Гэхдээ энэ дэр бидэнд яг салбарын судалгаа, зах зээлийн судалгаа их хэрэгтэй. Тийм ээ. Үнэхээр одоо яг
хамгаалтын хэмжээг бууруулчлаа. Баялагын санд орж ирд Эрдэнэс орж ирд мөнгө чинь багасч. Тэгтээ тэр хэмжээгээр хөрөнгө оруулагч нар орж ирээд богино хугацаанд эргэлтэнд ороод тэрийг бидэнд өгч чадахгүй юу гэдэг. Энэ тооцоог аягүй сайн хэрэгтэй. Энэ тооцоог л энэ тооцоо бэлэн нөр хөрөнгө оруулагч нарын одоо хувьд тийм хурдан орж ирээд хурдан баялагын санг маань байжуулаад өгч ивэл бид нар шилжилт хийж болно шүү дээ. За их баярлалаа. Хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлье. Үзэгчдэд тунтахгүй эргээд олзъя.
Үзэгчтэй хөтөлбөртэй иргэн тавтай морилно. За 26 оны төсвийн тухайд за нээлттэй олон нийтээсээ санал асуулга авлаа. За тодорхой саналуудыг нь тусгаж өглөө гэх мэт оролцоог хангах чиглэлд ажиллаа гэж тодтогдож байгаа шүү дээ. Нөгөө талаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол төсөв хэд дахин томорж байгаа. За давхар нийслэлийн төсвөгээ дахиад нэг том төсөв гараад ирлээ тий. Гэх мэтчлэн шүүмжлүүд бас явж байгаа. Яг төсвийн хүрээтэй холбоод аваад үзвэл та ямар тайлбар өгөх вэ? За төсвийн хүрээ гэдэг бол өөрөө энэ макро бодлоготойгоо маш сайн уялдах хэрэгтэй юм байна. Одоо манай эдийн засгийн хөгжлийн яам хийдэг тийм ээ. За улсын төсөв гэдэг бол нөгөө макро бодлого дотор хязгаарлагдаж салбар хоорондын холбоосыг одоо зохицуулт хийдэг шат нь бол төсөв юм байна. За тэгэхээр энэ жилийн хувьд эдийн засгийн хөгжлийн яамнаас төсвийн хүрээг яаж оруулж ирсэн бэ гэхээр одоо нөгөө макро доктортой байдлах номер 1 гэдэг энэ зорилтонд одоо хүрэхийн тулд төв банкны хатуу мөнгөний бодол энэ төлөвтэй уялдуулж орж ирж байгаа. Ер нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төсвийн хүрээ маань анх удаа одоо хумигдаж орж ирж байгаа. Орлого талаас 1.6 их найд, зардал талаас 500 тэрбумын одоо бууралттай ингэж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл төв банкны мөнгөний нэрэлтийг хумих бодлоготой уялдаж гин гэсэн үг. Өөрөөр хэлбэл макро доктортой байдал гэдэг бол номер 1 асуудал. Бид нар хувийн хвшлийг яриад байна. Хувийн хвшлийг дэмжиж чадах хамгийн номер 1 сувг бол төрийн үүрэг нь өөрөө макро доктортой байдал байна. Энтэйгээ уялдаж орж ирж байгаа гэсэн. За ингээд ер нь бол нодлон төсөв өргөн барихад бол нөхцөл байдал гадаад нөхцөл байдал өөр байсан, их өдрөг байсан. За ингээд төсөв хэлэлцэх явцад гадаад нөхцөл байдал маань ер нь бол 180 градус эргэсэн. За ингээд нодлонгоос хойш одоо эхлээд 2.3, сая тодглохлоор 1.4. За сая ингээд 1.6 гэж нийтдээ бараг нодлонгоос хойш 5.3 их найдаар төсөв маань одоо орлого талдаа агшиж орж ирж байна гэсэн үг. Зардал талдаа ч тэр мөн тэр хэмжээний агшиж орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр макро доктортой байдлаа номер 1 одоо онилсон. За дээрэс нь нөгөө талдаа эдийн засгийн өсөлтөө дэмжсэн. За дээрэс нь одоо төрийн худалдаа авах чадвараа мөн одоо мөнгөний бодлоготой нийцүүлж орж ирсэн. Ийм л төсвийн хүрээ орж ирсэн. Эдийн засгийн өсөлтөд 5.7 дээр төв банктайгаа одоо ер нь ажиллах төвшин дэмжинэ. Инфляцийнхаа төвшинг мөн за яг хүмүүс энэ дээр зурж асуугаад идэв. Төв банкны одоо инфляцийн зорилт маань 6 дээр нэмэх хас 2 буюу депозит нь 4-8 хооронд гэж байгаа. Төсвийн хүрээ бол 7% дээр тооцоолж орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө мөнгөний бодлогынхаа депозит дотор бол байна гэсэн үг. Тэгэхээр яг мөнгөний бодлоготойгоо бол яв цав нийцсэн ийм одоо төсвийн хүрээ макро бодлого орж ирж байна гэсэн үг. За дэлгэцэн дээр ирээдүйн үе сан хоримтлын сангийн төсөөллийг бас харуулсан байна. Ирээдүйн үе сангийн одоо хоримтлагсан орлогоос ипотекийн зээл рүү гаргана гэсэн бас мэдээлэл байгаа шүү дээ. Тэр энэ дээр хэдийн хэмжээний одоо хөрөнгө санхүү ипотекийн зах зээл рүү шилжих вэ? Энэ цаашдаа бодит сектор болон иргэдийн амжиргаа мөн цаашлаад орон сууцны үн ханшийн зах зээлд ер нь яаж нөлөөлөх төсөөлөл байгаа вэ? Тийм за та их зөв тоо гаргаад ирлээ. За ингээд энэ баялагын сангийн одоо хамгийн гол хоёр бүрэлдэхүүн хэсэг нь байна. Одоо энэ дээрс ард доорнод хөрөнгө оруулалтын сан гэж бичигдэн тийм ээ. За тэгэхээр захлаа тавар ирээдүйн өв сан асуулаа. За ирээдүйн өв сан 2021 онд бол зөвхөн одоо хуулган дээр байсан шүү. Хуулган дээр ирээдүйн өв сан 1.3 их найдаж байсан. За 22, 23, 24 онд бид нар шатараата ирээдүйн өв санг мөнгөжүүлснээр өнөөдөр 1.3 тэрбум доллартай болсон. Тэгтээ яг бэлэн мөнгөөр. За оны эцрүү 1.5 тэрбум доллар болно. За хойдон гэхэд 2.2 тэрбум доллар болох юм баг юм. Тэгэхээр бид нар ямар ч байсан ирээдүйн хойч үедээ ирээдүйн сангийг бүлэн мөнгөжүүлээд мөн одоо арвижуулаад ингээд өгч өгнө гэсэн. Энэ жил бид нар анх удаа одоо өгөөж авч эхэлж байгаа. 4.3-аас 4.8%. За нийтдээ энэ жил зөвхөн энэ жил гэхэд 96 тэрбум төгрөгийн хүүний ашиг болцсон явж байгаа одоогоор. За тийм учраас ирээдүйн сан одоо баталгаатай гарт байгаа шүү гэдгийг одоо 100% итгэлтэй хэлэх байна. Одоо засгийн газрын 100 хоног дээр. Дээрээс нь энэ жил манайх зээлжих зэрэглэлээ одоо хадгалж чадсан, нодлон ахиулж чадсан нэг том хөшүүргүүл энэ манай энэ ирээдүйн сан байсан. Ирээдүйн санг одоо ингээд мөнгөжөд ирэхээр хүмүүс одоо хөрөнгө оруулалт хийх, өшөө ашиг болно, том хувьцаа авна гэж тэгдэв. Ганах одоохондоо тэгээд саман зэрэг хараа болоогүй байгаа. Тэр хувьцаар шилжүүлэх юм бол энэ чинь маань нөгөө нөөцөөсөө гараа явчихна. Нөөц нь тооцогддог. Нөгөө 5.7 дээр 7 тэрбумаас ч 2 тэрбум долларын дутчихаар манай зээлжих зэрэглээ алдчихнаа та тийм ээ. Тэгэхээр тэр хүүгэн зөрүү бол энэ зээлжих зэрэглээ хамгаалаад цаашдаа
ахиулахын төлөө төлж байгаа юм хүүгийн зөрүү. Тэгэхээр ирээдүйн сан бол юм одоо бүрэн safety мөн одоо өгөөжөр нэмэгдээд явж байгаа шүү гэдгийг одоо ард иргэдтэй хэлье. За хоримтлын сангаас бол одоо хоримтлын сан маань бол бид нар 3 салбар руу оруулах бид нар. За энэ бол орлогын бүрдүүлэлт нь байна. Ногдлын ашигаас орж ийн хөрөнгө оруулалтын орлого, за сангийн хоримтлал гэж. За эдгээр одоо хойдон ингээд 528 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж байгаа. Ингээд үлдэгдэл маань одоо ингээд 1.6 их найд болно гэж байгаа шүү. За эндээс бид нар эрүүл мэнд орон сууц одоо боловсролд зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо номер 1 одоо судалгаар гарч иж байгаа асуудал бол иргэдийн хувьд одоо ногд юу байгаа. Орон сууцны асуудал. Тэгэхээр ипотекийн зээлийн хүүгийн одоо зөрүү эсвэл одоо урьдчилгаа, за эсвэл одоо нийлүүлэлтэн дээр нь одоо салбар өөрөө бодлого нь яаж гарч ирэх нь энэ зарцуулах юм хүүсвэр маань эрхчил ийм хэмжээгээр хоримтлагдана. Хэдийн хэмжээнийг нь тийшээ зарцуулах вэ гэдгийг бол засгийн газар улсын их хурлаа санал тавиад тэнд эцсийн шийдвэр гараад явна гэсэн үг. За бас нэгэн анхаарал татах сэдв бол стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй засгийн газар бас хил дээрийн ширээний ард суусан. За энэ дээр иргэдэд бас тэг шүртэмжтэйгээр одоо өгөөжтэйгээр ажиллахад билэн гэж айлал тал нь мэдэгдээд байгаа. Гэхдээ яг хөшүүрэг зохицуулалтын хувьд яг яаж явах юм бэ? Илүү баялагын сантай яаж холбогдох юм? Аль эсвэл хувьцаа эзэмшлийн бүтэцтэй яаж холбогдох юм биш. Энэ дээр та бас бодлогын хувилбарууд юу гэж яригдж байгаа юм бэ? За одоо яг ингээд энэ бол хэлцээрийн шатанд явж байна тийм. За тэгэхээр баялагын сан гэдгийг одоо бид нар их зөв ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл газар дуур байгаа баялыг мөнгөн хөрөнгөлөл болгоод өсдөг тийм сан болгоод хойчүүдүүлдэг гэдэг шүү дээ. Зарим хэсэг нь өнөөдөр зарцуулах гэдэг. Тэрнээс биш яг баялаг болгох тэр шатанд нь бүгдийг гацаагаас хосоочж болохгүй. Тэгвэл ямар нэгэн бид нар мөнгө хөрөнгө сан үүсгэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэгэн төрөнгө оруулалтын явж байгаа хоёр ишлэж бодох хэрэгтэй. Баялагын сангаж бид нар бодох хэрэгтэй. Тэгээд хамгийн одоо зөв зохистой хэмжээнд хэлцээрийн үр дүнгууд гарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хэмжээ одоо явж байгаа ажлынхаа прогресс, за тэгээд нөөцийн хэмжээ, тэр гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад энэ яг орд болгон өөр байдаг л та. Орд болгон өөр байдаг. За жишээ нь одоо тэр Эрдэнэтэд байгаа нөгөө Эрдэнэтийн хажууд байгаа новоолгоор оолох гэж үүсмэл ордоор нөөцөө хийж явдаг энэ үйлдвэрүүд байна жишээ. Тэдний хувьд бол одоо амин чухал асуудал нөгөө үүсмэл овоолгол баталгаажуулж байвал одоо 34 байна уу? Эсвэл одоо роялтайгаа аваад явна ямар ч хамаагүй юмнэр тэр одоо үүсмэл орд нөөцөл баталгаажуулж авах нь тэдний хувьд чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэр хилцээр ямар шугамар явах уу гэдгийг бас тусдаа харах хэрэгтэй. Орд болгон дээр л өөр өөр байна. Гэхдээ бид хэд хаачж болохгүй. Ямар нэгэн цааш үргэлжлэх хэрэгтэй. Баялагын санж өөрөө явж явах хэрэгтэй. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалт цааш өөргөөжтэй ингээд явж явах хэрэгтэй. Нөөц нь баталгаажуулж өг, экспорт хий, дахин экспорт хий. Тэгээд татвараад байл. Тэгвэл нөөцийг баталгаажуулж өгөхгүй. Тэгээд экспортыг нийлэхгүй, тэгээд татвар дахиад байж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бүгд л чигд байх хэрэгтэй. Төгсгөлд нь за энэ оны тухайд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн нөхцөлд бас тохируулах их боломжтой жил байгаа тийм. Манайхаас бол бас засгийн газартай илүү өгөөжтэй одоо хэмжээгээр шийдэх юм үзэл баримтлага. Энэ дээр яаж тохиролцоо хийх бол энэ дээр бид нарт ямар боломж одоо бид нар нэгэнт давуу талаа өөрсдийнхөө одоо гол юм атгаад авсан. Юу гэвэл манай талаас харах манай зээл хэсгэрэл ажилласан. Зээл хэсгэрэл маань доктортой байна. Гадна талаас одоо манай макро байдлыг одоо манай үнэлж байгаа хэмжээ маань энэ. Манай одоо өрийн өртгүүд буугаад гэсэн, хүмүд буугаад гэсэн. За тийм учраас бид нар энийгээ дагаад зээлийн хүүгээ буулгах шаардлагатай байна. За дээрэс нь оюутлогын төсөл маань өөрөө бас муугүй явж штэ. Далд урхагийн одоо засгийн газраас гэрээний дагуу дэмжиж энэ далд урхнууд нь яваад эхэллээ. Өвөжийнх нь одоо хамгийн өндөр байх тэр он жилүүд нь өөр хугацаанд одоо ирэх гэж байна. Нэглээд явж байна тийм учраас одоо зээлийн хүүг бууруулах дээр бол бид бүр ихтэй байгаа хилцээр дөнгөж эхлэх гэж байна. Бидний хугацаа байгаа. За их баярлалаа танд. Бидний урилгыг хүлээн авч анализ, засаглал ба зах зээл хөтөлбөрт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашдаа бас бизнес эрхлэгч болон олон нийт иргэдэд илүү өгөөжтэй бас шийдвэр гаргалтууд хийгдэх бахаа гэж итгэж байна. Их баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Үзэгчдээ энэ түрээд анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр өндөрлөж байна. Бидний мэдээллийн агуулгыг хэвлэл мэдээллийн Монголын бас томоохон 7 редакц хамтран түгээж байгаа. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Түр баяртай.